Хаврсаа тавтай юу? За. За. Танаа хашаанд хүрээд ирлээ. За. Хашаандаа сайхан амьдрыг үлгэрчээ болсон сайхан байна. Энэ одоо том модыг хараад гацаарыг бол хэдэн жилийн хөдөлмөр вэ? Нэг өөрийнхөө хэмжээнд л тэгээд нэг жоохон юм оролдоо тэгээд хамгийн гол нь миний зорилго бол нэг хашаанд нэг тийм тохилог орчин бүрдүүлэх зорилго байгаад байгаа. Тэндээс бас бизнес талаас би ерөөс бодоагүй байхгүй. Тэгээ нэг сайхан нэг тавтай тухтай нэг орчин бүрдүүлсэн өөр зүүн аль цагт нэг гараад байж хат нэг сэхэлтэй байх юм уу гэсэн ийм л үүднээс би хандсан да. За хамт яваа хүмүүсээ танилцуул энэ Цэнгний Төм баяр гэдэг. Төм баяр би мэдгүй яг. Энэ чинь нөгөө юуны сургуультан дээр би хөргөнтэй хойд очиж ирсэн байхгүй. За энэ хүн болохоор нөгөө пассив гамбаа гэдэг нөгөө байшингийн чинь пассив гамбаа гэж за ар халахад алдартай пассив гамбаа гэдэг хүн чинь энэ хүн байна. Энэ пассив хаус гэж одоо дахиад ороод танилцуулнаа. Гамбалдыг бол таньж байгаа бох те. За таныг дагаад явъя да те. Энэ модыг та хэдэн жил тарьсан бэ? Энэ яг угаасаа би нэг 1993 оноос эхлээд нэг ингээ хашаандаа нэг мод тарьж хэлсэн юм байна. Тэгэхдээ анх нэг өхрийн нүдний хоёрхан бутал тэр үе чинь нөгөө тэр мод зод гэдэг чинь олдох юм гэж байхгүй. Тэгээд нэг мод тарьж хэвшээгүй тэгээд имэл үе байсан шүү дээ. Тэгэл тэрнээс хойш хавтай нэг өдөр би өгдөн тарьчаагүй шсэн шиг суудаад жаахан тарьсаар байгаа. Тэгээд нэг ерөнхийдөө өөрийнхөө хэмжээнд нэг юм л орчин бүрдүүлээд л байж байгаа юм да. Шууд жиргээ сайхан байна шүү дээ. Ямар шоу байна танаа хашаанд? Манай дуу. Дэн дуугараа дуугаа юмнууд байна. Энэ болжмор. Тоншууд ирлээ. Тоншууд ирэхээр би их бэлгшээдээ. Өөрөөр хэлбэл эн чинь нөгөө тоншуулчин одоо нөгөө хамгийн гол нь нөгөө байгаль хамгаалагч шүү дээ. Тэр шин тэгээд нэг энэ модод нь чи болох үтгэхгүй юм байж байгаа бол нөгөө тоншуулчин цэвэрлж идэг аахгүй юу. Тий. Тэрнээс ус яг нэг өрөвдөд нь хоёр хөрийг тэнд өндөглүүлчихлээ тэр нарсан дээр. Тэгээ уул нь би хөөчдөг байсан байхгүй юу. Тэгээ одоо өөрөө ч өвг настай тийм гэж одоо нүгэл тарьж байгаа ч юм болов уу гэж бодоод энэ жил өндөглүүлэх гээд одоо өөрийн засуулаад хөөхгүй байгаа би. Ингээ байж л байна. Миний бүтээл дээ. За тэгээд энэ хавтаа энэ арц. Гацуур. За. Иймэрх юмнуудын нөгөө мөчрөө өржүүлэх гээд ингээд оролдоод байдаг байхгүй юу. За. Энэ одоо тэр цэнхэр гацуур байгаа юм тэр. За мөчрөөр нь ингээд гацуур. Энэ цэнхэр гацуур нэг сайхан өржүүлээд нэг хашаандаа тарьчих юмсан гэсэн ийм бодол нанд байдаг юм аа. Гэхдээ энийг том болоод юу яхаа үсэх ч юм уу гэж юм итгэхгүй шүү дээ. Тий. Хүлэмж. Энэ чи бороо хурдтай энэ тэр хорвоо дагуулж ирдэг актер гээчд байна шүү дээ. Ордтой хашаа. Гацуур хараа. Ингээд сибир гацуур. Ямар хөрх юм. Хош байна. Энэ өстө хавар. Тэр шийс. Ороор зүгээр. Эднэр болохоор нөгөө цэнгэр гацуур нь өрөөг би өөрөөр хэлбэл тарьчихад байж байгаа юм. Тэгээ мананжуулж байгаад нэг өөдөө болгочихсон надаа. Наа чи болохоор нарсны өр. Өөрөөр хэлбэл нэг оршилж байгаа юм шүү дээ. Тэгээ нөгөө биднээс нөгөө мод тарьдаг гэдэг утгаараа энэ тэндээс бас янз бүрийн юм энэ төр хүн энэ төр өгдөг л дөө. Энэ Оросын одоо энэ юу болох юм? Нарс. Тэр хош байна. Аль? Эднэр юу вэ? Нарс уу? Энэ ингээд бүгд нарс. Ингээд. За хуш энэ байна. Энэ хуш. Энэ гурван бокс. Энэ хуш. Энэ хуш яг ийм дээрээ бол 6-7 жил болд нь шүү дээ. Ургахгүй. Тэгээ одоо энэ жилээс нэг ургалтын нэг эрчимтэй үед орох гэж байгаа юм энэ. Тэгээ ингээд. За энэ артч байгаа нэг гацуурнууд л дандаа л гацуур. Тэгээ энэ яг шинс. Шинс хармад. Нөгөө Монгол улсын ерөнхийлөгчийн тэр боммад үндэсний аянд хувь нэмрээ оруулж байгаа юм байна шүү дээ. Үгүй яах вэ одоо өөрийнхөө хэмжээ нэг анханасаа нэг эндээ нөгөө нэг дуртай ярих юм байхгүй тий. Нөгөө ингээд нэг юм хоморд энд би ингээд нөгөө гүзээлзгэн тарьчтий. Тэгээ одоо нөгөө улирал бас яахан хүйтэн дэд байна. Тэгээ энэ тэр гүзээлзгэн тэр эднэр чи ингээд ургаад тэгээ хүүхдүүд бас нэг ганц нэг жимс гарахаар нэдээд байдаг байхгүй юу тий. Эднэр яг нөгөө нэг гадагшинд гаргах гээл нөгөө хүйтэн болохоор гаргаж чадахгүй байгаад байгаа байхгүй юу. Энэ тэнд л тарих ёстой юмнууд л дуулна бол.
ерөнхийдөө эднэр бол яг одоо ингээд л энэ өндрүүд мэдээж энэ наа талд нь байгаа шинэ голдоор штэ. Тийм. Одоо энд дөрүүлж идэг утаа явчихлаа. Компост вордоо гэд. Энэ болохоор нөгөө мөнгөлөг жигд. Тий. Компост юугаар хийж байна? Бууцсаа. Тэгээ яг та энэ нөгөө нэг ингээ шороо, бууц. Тэгээд идэж уух юмны хаягдл энэ төр гэж янз бүрийн юм хийчдэг байхгүй юу. Тэгээд ингээд нэг одоо намарч гэдэг юм уу ингээд намар ингээд би модцоод энэ төр шилжүү суулгах тарих юм болгүй энээсээ бордог ашиг ингээд хутгаад ирэхээр ичээс ингээд нэг одоо л ийм л юм болцсон байд юм л ингээд л тэгээ компост бордоод гэж хэлж одоо нэг ийм санаа та оролддог шүү дээ ингээд. За энэ тэрхийн шиг. За энэ хоёр хучаастай миний нөгөө том ажим. За. Тий. Одоо маргааш нөгөөдөр одоо хучлаг нь гаргахгүй болох байлаа. Тий, энэ хоёр том ажим. Энэ талд хөдөлмөрчний саанд хучаастай байгаа энэ. Ажим яхавтай 3 төрлийн юм л байдیں۔ Надад. За. Бисэргэлэм тэнд байгаа. Энэ том ажим наадах шин. Том баяраа наадах шин би одоо хучлагнаас гаргах гэдэг яарад л байна. За. Нөгөө том ажим маань ухаантай шүү дээ. Тийм байна харин. Тий. Ингээд тэгээ хучсан байгаа. Энэ та мод тойролцсон юу ямар мод? Энэ болохоор чавг. Чавгны мод. Тэр хэлбэржүүлсэн байгаа шиг бүйлс. Монгол. Энэ хуш. Самрын мод. Энэ. Наад хийч болохоор штэ. Монгол гацуур байна. Гацуур. Нийвш. Нөгөө жодооч байхгүй. Тий. Энэ жодоосны жинхэнэ монгол жодоо энэ ингээд бариад үз айгүй зөөлхөн ингээд би танихгүй шүү. Би энийг шинянхайн жодооны шинэ жинхэнэ юу олж ирэх гэж хөдөрлөө машиныхаа моосоос хэмхэлж барьж олж ирсэн мод байхгүй юм чи. Тэгээ энэ одоо жилийн ургалтны ингээд ийм хурдан явж байгаа шүү дээ ингээд нэг 40 50 сенч. Энэ жодоо энэ миний мэдхээр Монголд одоо мөнгө ногоон гэж хэрлэгдэж байгаа 5 төрлийн юм байд юм л да. Тий. Одоо энэ нарс байна. За энэ жодоо байна. Тэгээд энэ хуш байна. Тэгээд тэр гацуур байна. Тэгээд тэр намхнууд дандаа арц. Тэр юунэд ор байгаа. Өндөр анхлаад гайхалтай юу. Арц. Тий. Энэ одоо нөгөө за наадах чи бас нөгөө компост бордооч нь болгох чивтэй. Тий. Ингээд л нөгөө иж уух юм одоо юу байд юм 9 шидийн юм хийждэг байхгүй юу. Тэгээд энэ ихнэсгээл сүүлд нөгөө дээрээс норн юу яан ингэсээр байгаа ч тэгээд л нөгөө ийм юу үсгэдэг байхгүй юу тэгээд. Энэ чи одоо ингээд дандаа миний юмнууд байлаа. За энэ дөрвөн хус ингээд тойрчд юм уу? За тэгээд. Энэ хусч яасан гоё. Тий. Энэ хоёр өрөл юм байгаа юм. Энэ хоёр өрөл. Энэ өрөлд би нэг ургах нь үгүй юу бас нөгөө бисрэг алимнаас юм залгачаад нь байж гин. За. Энэ ингээд. Тий. Яг энд нь залгахаар ургахгүй. Юу энэ том модонд энэ дандаа нэг садаа юмнууд юу ягаад оролдоод нэг иймэрхүү юм оролдоод байх. Яг хэвтэ нэг олон жил оролдоод байх харвас нэг жаахан. Энэ одоо бол Канада жоо. Тий, Монгол биш. Арай том юм тий. Энэ зайтай юм тий. Ингээд нэг бас нэг тийм хатуу юутай байгаа тийм арай том зайтай юм байна. Тий, хатуу. Тэр нь жишг биш байхгүй. Тэр бол Монгол хатуу. Бид нар ч нэг мод тарьдаг энэ төр гэдэг утгаараа биеиндээ бас юм хүм өгүүлсэж явуулдаг байхгүй. Энэ нөгөө ногоон харшин баяр өгсөн надад. Тий. Түрүүний тэр жодоо ч хаалгач одоо тий. Түрүүнийх нь бол монгол жодоо юу? Тэр бол жинхэнэ монгол жодоо. Тий. Энэ юу вэ? За энэ болохоор нөгөө улаангэр. Тий. Тий, улаасны төрлийн модал доо. Энэ хараа энэ юу нараа. Тий, хамгийн гол нь би энэ улаангэр энэ хус хоёрыг ягаад ингэж хухалчилж тарьдаг вэ гэхээр бэлэгдлийн юугаараа бол энэ чинь нөгөө муу энерги аюулгүй сайн сордог, задалдаг гэдэг утгаар. Ер нь ном сонч хүртэл байдгийн чи биш хэлээд байгаа юм биш. Тий. Энэ нөгөө хөв хаяхгүй. Тий. Тэгээд тийм учраас энэ шиг бас нэг хашаанд байж хэрэгтэй юм уу да гэж бодож байна. Хэдэн жил урах гэд ийм болж байна хүн дэр. Бүр дороо штэ. Ялангуяа шилмүс мод юу навчит мод чинь дороо явна штэ ерөөсөө тий. Тэд эднэр бол харин удаа урган тэгтээ энэ хэдэн жил урах. Хамгийн гол нь хүний арчилгаа хүн энийг хайрлж ижил ургуулдаг болохоос тариад мартууд хязгаарч ургахгүй штэ энэ чинь тий.
За энэ болохоор том бөөрөлцөг нь. Том шар бөөрөлцөг нь. За энэ болохоор дандаа харын тор байна. Энэ бургасаа юу? Энэ болохоор бургас би зүгээр бургас бас сайхан мод л доо. Тэгээ зүгээр хэлбэржүүлээд ингээд нэг бөөрөнхөө болгоод их байж энэ тэр ороо мороог нь яаж хэлбэр? хэлбэржүүлээд ингээд бургас ч бас сайхан мод шүү дээ. Тэгээ энэс чи тэгээд одоо шихэн бол энэний чинь нэг юм залуу юм нарийнхан инх бургас юм чирүүдээ одоо тэрний миний хөлөмжгээд би хийдгээд яриад тэрний шин нөгөө цагаан юун дотор чи энийг үйлгшдэг байхгүй. Тэгээд инхэ матаад тэгээ тэрэндээ нөгөө шөрөв яах чинь энэ модор орно гэсэн үг байхгүй. Тэгээ тогтоодог байхгүй. Тий. Манай нөгөө сэлбийн голын бургас ингээ хийж. Энэ бас харын тор. Тэгээ энэ болохоор нэг абрикосны юу? Тийм үү. Абрикос нэг тор тийм ээ. Тэгээ тэрний одоо өрсөлдөө гэх юм уу да. За энэ хоёр бас монголж одоо. Энэ хоёр. Жохон. Би ерөөсөө олон айлын хашаа хэсэгтээ жодоо үзэж байгааг юм байна. Жодоо юу? Тий. Жодоо ч нэг одоо яг байна. Одоо шиг хүн бүхэнд мод тарьдаг энэ төр янз бүрийн юм яадаг болцоо одоо ялангуяа энэ нөгөө улаангэр учин. Энэ улаангэр их хэцүү мод. Яадаг вэхээр ингээд нөгөө часаргантай адилхан үндсээр ингээд явдаг байхгүй юу. Тэгээ тэрнийг шиг ингээд тасалж яваад ингээд бортголчод байж байгаа юм. Тэгээ эн чинь энэ арталд байгаа энэ нэг улаан юмнууд чинь нөгөө сухаа штэ. Одоо эднэр. Говийн сухаа. Эднэр ингээд сухаа энэ тав. Тий. Говийн мод одоо энэ яхавтаа энэ мөнгөлөг жигт сухаа хоёр л байна да энд. Тэгээ нөгөө юм тарих дуртай болохоор энэ төр юм л олдвол тэгээ тарьдیں штэ. За энэ хоёр бас хөрмөөл. Хөрмөөл ч болохоор нөгөө өнгөөрөө ялгагддаг байхгүй юу. Ингээд л хавар ингээд яг ногоон юм навч гарна. Тэгээд нэг 15 нэг 2-7 хоногийн дараа ингээд хөх хүрэн болно. Навчин ч хөх хүрэн, одон ч хөх хүрэн. Тэгээ жимс нь болохоор ердөм ойлоо гэдэг чүд том. За энэ яг хөдөө тэгээд нөгөө нарас шинсгээд артлынхан дандаа шинс. Би эхлээд энэ шинс шилмүс мотор их оролцсон байхгүй юу. Тэгээ хар модны өө гэж нэртэй болоод сүүлдээ нөө нэрч байхгүй. За энэ эднэр миний өрсөлдөө юм байна. За энэ хус байна. Энэ дөрөв. Хус. Үрээр ургуулсан юм уу? Тий, энэ одоо энэ хараа. Эднэр дандаа хус. Нөө одоо тэр цагаан хус чи байхгүй юу? Энэ яг ийм жижигхэн байхдаа ингээд ийм бор байгаад одоо ингээд цаар чи хилж байгаа шүү дээ. Тийм байна. Тий, ингээд цагаан болоо шүү. Одоо энэ. Тий, энэ. Ингээд энэ хусны өршөлгөө. Энэ болохоор дандаа нөгөө хөрмөөл. Тий. Энэ хөрмөөлийг би нөгөө юу тариад тэгээд энэ шин нөгөө юу нургааж ирэхээр тэгээд өршлүүлж эхэлсэн байхгүй юу. Эднэр одоо яхавд одоо сайхан ногоо юу н гарч эхэлж байна да. Тийм байна. Тий. Энэ хуслаасаа яд гардаг юм уу? За энэ гүйлс. Нөгөө арангатын ноон дээр өгдөг нөгөө манай Монгол сахур гэж яриад байдаг гэдэг гүйлс. Тий. Энэ одоо улаан хараа. Наа чи одоо тэр цэцэг нь гарах гэж байгаа юм. Тий, энэ чи цэцэг байхгүй юу? Шоу эдрийг түүчихгүй гайгүй юу? Шоу түүчихгүй эдрийг. Шоу түүчд юм аа. Түүчихгүй юу? Гайгүй. Тий. Би энэ хамгийн гол нь энэ хэд модыг тэнд байхад нь шилжүүлсэн байхгүй юу? Одоо хамгийн гол нь өхөөлөх ургуулах хэрэгтэй вэ нэг. Тэгтээ гайгүй хаа ургачих байх. Энэ бол манай алдарт хайлаас байна шүү дээ тий. Энэ хайлаас. Хаан чургатай. За бас энэ дүү хальт орчиход. Энэ дүү. Энэ дандаа улаан тор. Улаан тор. Тэр нэг улаан хоёр мод байгаас энэ нэг улаан яргай. Яргай гэдэг үү? Тэ нэг улаан. Энэ дандаа улаан төр харн тэр байна. Тэгээ энэ болохоор тошлоо байна. Энэ бол танин мэдхгүй хувьд тошлоо. За эднэр яг ингээд өхрөнүүд. Энэ болохоор тэрхий шиг.
Энэ хэлбэржүүлсэн байгаа чинь. За. Тэгээ энэ болохоор нөгөө хөх далан хайлс чинь. Нэг хамгийн түрүү нөгөө жимсээ өгдөг. Энэ чоны илэг гэж Манай Цөмөн баяр ч ясаа янз бүрийн гой юмнууд бишгүй явж байгаа. Улаанбаатарч бас айдаа улсууд их юм хийж байна. Гэхдээ та бол мундаг байна. Мундаг. Танад одоо хашаа чи хичнээн төрлийн Энэ мойл. Тэгээ энэ шинс тэгээд ингээд ийшээ яваад энэ одоо цэн доороосоо гарч эхэлж байгаа юм. Тэгээ энэ улаан цэн. Нөгөө цэний ягаан цэцэг гэж ярьдаг үдээ тий. За энэ болохоор барбрис гэдэг нэг орос хэр байдаг штэ. Тэрний төвхөд болдог мод. Тэгээд аягүй гоё ийм жижигхэн ийм жимс гарна. Тэргээр нөгөө компот хийхэд маш гоё. Их гоё болдог. Энэ нөгөө торч нөгөө абрикос жимсээ өгч байгаа. Энэ хүүхдүүдийн цаана байгаа энэ өндөрч болохоор нөгөө слип. Нөгөө томоо тэмээний хоргол шиг том жимс сургадаг. Тий. Намар ирэхэд бол бүр саяар. За ийшээ юу. Энэ хараа эрдэнэ болдоо. Эндээс одоо тэр сухих гэж байгаа юм энэ. Энэ болохоор цагаан цэн. Тэр нь улаан цэн. Улаан цэн. Тий. Энэ цагаан цэн. Энэ одоо борооны ус уу? Борооны усал одоо нөөцөлж байгаа ухаантай шүү дээ. Тий. Камер мамартай. Энэ дээр яа даа. За энэ болохоор нөгөө 100 бассейн угсардаг. Нөгөө бассейн. Тэгээ энд бассейн угсараа тэгээд хөөгч хүүхдүүд ирүүл тэгээд энэ дотор нөгөө усанд орж идэг байхгүй. За энэ болохоор нөгөө ийм сарнай, шар сарнай. Шар сарнай. Тий, шар цэцэг ургана энэ. Тэр нь улаан цэцэг. Шар улаан сарнай ургах юм тийм үү? Улаан сарнай, шар сарнай ургах юм уу? Тий, хоёр янз. За энэ яхаа хуш. Томрохгүй л байна. За энэ дөрв модхоо нөгөө бэсрэг ажим. Тий, бэсрэг ажим. Тий. Арнитхны биш, бэсрэг ажим нь. Арнитгч нь арай юу, энэ чи болохоор арай том жимстэй байхгүй, бэсрэг ажим тий. Тэр голтвор байна тий. Энэ голтвор. Энэ сардай. За энэ тэрний хоёрын намх юм байна штэ. Энэ долоог нь. Час улаан долоог нь. Тий, зүгээр долоог нь зүрхний. Тий, долоог нь тэр хоёр. Энэ ч одоо ингээд хараа. Ингээд үнэртэй зүз. Ингээд хөдлөгж байгаа үнэртэй зүз. Гоё үнэртэй ш. Энэ нөгөө өмнө 3 сайхан уулын чи бэлдэж штэ. Одоо тэр нэг энд ингээд чулуу юм харахтай. Зүгээр ингэчихгүй ингээд бас хийх тутдаг шүү дээ. Одоо тэр нэг баакумжуулаад байгаа юм чи би энэ арц. Тэгээд энэ гацуур. Тэгээд тэр юу жотог өржүүлээд тэр баакумжуулаад байгаа байхгүй юу? Тэгээ хөлөмжн дотор байгаа. За та ер нь тоо гаргасан нь хэдэн төрлийн ургамлын зүйл байна? Энд үү? Тий. За нэг 40 гаруй юм байгаа хаа. 40 гаруй юм байна. Тий, 40 гаруй төрлийн юм байгаа. За. Жимс зөвхөн жимсний гэх нь 16 7 юм байдий. Тий, нэг энэ чи жимс гэхээр чи мойл гэхээр чи хоёр янзын болчихж байгаа шүү дээ. Хөрөм мойл гэдэг одоо энэ физик энэ яг өвдөр орж ирэхэд нэг байгаа. Гайхамшигтай юм. Тий, энэ чинь тэгээ жимс нь өгнө шүү дээ. Би та нар жимсийг одоо харуулна. Тэр нь. Энэ одоо жимс нь гарлаа тэр. За. Цэцэг нь гарлаа. Одоо цэцгэлж байна. Энэ чинь дандаа цэцэг нь байхгүй. Хүйттэй яг гарч ирж чадахгүй байгаа байхгүй. За. Энэ худалдааны техникум төгсөж дархан данх ирж ийсэн. Тэр үе чинь техникум чинь одоогийн дээд сургуулийн 4 жил байсан шүү дээ техникум. Худалдааны техникум 4 жил. Эхний 2 жил нь ерөнхий боловсрол, сүүлийн 2 жилд нь мэргэжлүүд. Би нийтийн хоолны тоошийн мэргэжлэр төгссөн байхгүй юу? Тэгээд тэр үе чинь нөгөө эрэгтэй хүн тоогоош гэхээр нэг нийгэм хүлээж авах тэр ер нь хүний нэг тийм ер нь тоогоош гэвэл эмэгтэй хүн байх
гэсэн юм сэтгэхүйтэй байсан үү шүү дээ тэр чинь. Тэгээ тэрэндээ би өөрөө дургүйч гэж олиг байхгүй нөгөө тэр үе чинь нэг ямар юунд ороо сурах би энэ чи сурахгүй хийх байсан биш одоо тэгээд чи тэрэнд суул гэвэл тэгээд явдаг юм л сэтгэхгүй байсан шүү дээ. Тэгээд яг тэрний надад муу болоогүй. Тэгээд тэрнийгээ төгсөөд энэ хараа буудлын дундлын нэг 2 давхар намх юм байгаа. Үзүүч. Тэр чинь зорчдын үйлчлэгээний 5 дугаар он гэж байсан юм. Тэрний ахлах тоогооч байсан юм би. Нөгөө дөнгө төгсч ирээ 66 онд. Тэгээд за бодоод байсан ерөөсөө тоогоочоос олд харгал цэрэг явах арга бодогдоод байна л да. Тэгээд хавар нь нөгөө дарханы цэрэг татлах 5 сард хамгийн ихтэй явахгүй. Тэрэнд би нөгөө ингээд нөгөө цэрэг татлах комисс өргөдөл бишж өгөөд цэрэгт явна гэдэг. Тэгээ тэр үчийн цэрэгт бол одоо нөгөө жолооч тогооч гэсэн тийм мэрэгжлийн ус маш их хэрэгтэй байсан үе. Нэгдүгээр тэр үе чи бид нар ч нөгөө урд хөрштэйгөө бас тийм сайгүй харьцаатай байсан үе байхгүй да тэр чинь. Тэгээд нөгөө яамны хурандаа ирсэн. Тэр яг цэрэг тэр чи юу гэхэд орон лав шүү дээ. Тэгээ би цэрэгт явчихгүй юу. Тэндээс. Цэрэгт яваад цэрэгийг 3 жилийн хаагаад 3 жилийн хааж явахдаа тэнд очиод нөгөө тогоочоос салах юм бодоод оцсон чинь мотуудлын баригадын хурандаа сэрэнд орж юм байлдааны бэлтгэл тогооч болд юм байна. Байхгүй. Тэгтээ тань жаргалтай байсан би. Нөө хурандагийн тогооч. Тэг. Нөө хурандаа хаа явна дагаж явна. Тэг. Тэгээд нөгөө ширмэтүү гээд одоо хүртэл мартдаг юм зөөлөх нь бас нэг орсон хурандаа. Тэг. Тэгээд тэр хоёрыг л дагаад тэр хоёрыг юу яагаад л ингээл явдаг байхгүй би. Ингэж байж байгаад нэг жил ихэртэй баг мотуу удалгын бариг Улястад мотуу удалгын бригад гэдэг нэг чинь 3 бригад байсан шүү дээ. Юу мотуу удалгын бригач 3 батальонтой байсан шүү дээ. 1, 2, 3 дугаар батальон гэж. Нэг нь болохоор Доронттой байсан. Нэг батальон. 2 батальон нь Улаанбаатарт байсан байхгүй. Тэгээд нэг хээрийн сургууль гин дандаа урагшаа нөгөө Дорногоороос хаалган уулын төрөл очиж хээрийн сургуулийн төр хийж янз бүрийн юу яадаг байсан байхгүй. Тэгээд тэнд болохоор миний эгчийн хадам аав нь Нямбуу гэж дэлхийн нөгөө халах голын 39-45 оны байлдаанд эмч хийж явсан Янтай сарын хурандагийн юунд явж исэн яамаар их мундаг танилтай хүн байхгүй тэ шин дээр үеийн тэр 39-45 оны байлдаанд эмч хийж явсан хушуу цолтой хүн. Тэгсэн тэр Ямбуу хууд болохоор нөгөө мотуудлагын биш нийсхийн нөгөө 107 цэргийн авчлал сургуулийн эмч байсан байхгүй юу. Тэгээ нөгөө намайг цэрэгт орцсон юуг дуулаад яамаар хөөцөлж байгаа надыг 107-оор авсан байхгүй юу. Тэгээ тэнд очоо тогооч юу жолооч болоод 107 цэргийн. Тэгээд 70-нд халагж ирж байгаа. 70-нд халагд намайг уул нь улир гэсэн юм. Тэгээд би улираагүй л дээ. Тэгээд 70-нд халагдаад тэгээд дархандаа ирэхгүй юу. Дархандаа ирсэн чинь намайг яг явхад энэ Сүрэнгуй нөгөө юуны барилгын яамны орлох сайд байж байгаа нөгөө наашаан дарханд буугаад ингээд энд дарханы барилга ирсэн орлогчоор ирсэн байхгүй Дархан хотын Сүрэнгуй. Тэгээ Сүрэнгуйг аюулгүй сайн таньна л да. Сүрэнгуй чи алтан цэцэг гэдэг авгаан тэр үед хоёр нэг нутаг юм. Тий. Таны уг гарал бол хаана? Уг гарал Дархан дэрхээс өмнө төрсэн газар. Би юу? Тий. Би Шинтийн Бачирт бороо тун шүү дээ. Тэгээ Шинтийн Бачирт сум. Миний сум сайхан хангаа байхгүй. Тэгээд Сүрэнгуй ирсэн чи хотын дарга болцсон байсан. Нөгөө хотын нэгдэ юу барилга хэрэгсэн орлогч байсан хотын дарга болцсон байсан байхгүй. Тэгээ Сүрэнгуй намайг очив. Чи нөхөр хүрээж ирсэн үү? За. Чи энэ захиргаан тэрэг бэр. Энэ хариуцлагатай нэрийн бичгээр хандаж өгөн тэрэг яав. Жолооч болсон. Чи одоо тогоочоо хийх одоо нөгөө гоёонда яах юм байх тэггүй биш жолооч болоод ирсэн гэж ярин өддөө биш. Тэгэхээр надыг тэр хандаж өгөн жолооч болгосон.
Тэгэхдээ дархан хотын шин нэг гүйцэтгэх хариуцлагатай нэмэрчгэн нар хандаж уу гэж нэг тийм насан тогтцоо. Энэ орхон туулын хүн л дээ. Сайхан тийм авгаа байсан. Тэгээ тэрний жолооч болд юм да. Шинэ жолооч зөнгөж. Тэгээ тэрний жолооч болоод тэгээд явж байгаа сүүлд энэ хотын дарга маань сөрөнгөш хойшоо юунд элч рүү яваад өглөөд. Тэгсэн Дамдан гоёр хотын даргаар. Дамдан гоёрд хавтаа нэг хандаж байгаа жаахан нэг энэ ч Оросууд зөвлөлтийн нөхдүүд ихтэй тэгээд нэг хэл ам жаахан муутай байсан байгаа үз. Тэгээ соёлыг гэсэн байгаа. Тэгээ доктороор сойсон байгаа. Доктор гэж хариуцлагатай нэрвчгийн даргаар сойсон байхгүй юу? Нөхөр нь зунгураа гэж одоо ч бидээ энэ одоо нэг тэгээ бид гэр бүлийн найзуу тэр хоёр болохоор нөгөө хойно Пилханов төгссөн байхгүй юу? Нийтийн хоолны технологи инженерээр. Зунгураа яг миний төгсөж ирсэн жил яг намайг энэ даглахтайгооч хийж явах чинь зунгураа төгсөж ирээд бид хоёр цуг тэнд ажиллаж исэн байхгүй юу? Нөгөө 5 дугаар гуанзанд. Тэр үе чинь нөгөө яг төгсөөж ирэхэд шууд дарга тавьдаггүй байсан шүү дээ. Нөгөө доороос нь эхлүүлдэг. Тэгээд тэнд зөө өгч гээд миний хийсэн хоолыг нөгөө зунгураа зочдод зөөн. Ингээд хоёулаа ийм л байдалтай гэр бүлийн найзууд болсон. Тэгээ хойтон жил нь доктор нэг авгаан төгсөж ирсэн байхгүй юу? Тэгээ бид нэр танилуд. Тэгээ доктор маань дарга болд юм байна. Тэгээд найз нөхдүүд ингээд. Тэгээ би 10 хэдэн жил энэ хотын захиргаанд хариуцлагатай нэрвчгийн даргын тэрэг барьсан шүү дээ. Тэгээд тэрний дараагаар нөгөө юу тогтоолоор нөгөө орлогч нарын тэргийг нөгөө баазаас шилжүүлэхэд бааз дээр эрэхтэй надад би тэндээс нэг араа хийж нэг мултраад автобусын жолооч болсон юм. Тий, автобус. Тэгээд автобусаа барьж байгаа тэгээд энэ 90 оны чинь одоо арчилсан хувьсгал гараад тэгээд өмч бутарт дууслаа. Тэгтээ надад нэг кауз гэдэг нэг хамартай нэг тийм нэг автобус байдаг шүү дээ, нэг хамартай. Тэр нөгөө манай жижүүрийн тийм кауз аахдлагтахгүй юу. Тэрнийг би аваад хувьдаа. Тэгээд гарчихсан баазаас. Хувьдаа. Тэгээ тэрнийг аваа гарсан чи нөгөө тэр үе чинь хувийн хвшил дэвшээ нөө хүн дасаагүй. Гэхдээ зарим нь одоо зүгээр нэг одоо таньдаг нь танихгүй болоо таньдаггүй таньдаг болоод ингээд эхлэхгүй гэдэг. Тэгээ би тэр автобусыг энэ нэгээр би юм хийхгүй маань гэдэг. Тэр үе чи хэн надад юу өгөх юм бэ? Тэр чинь одоо тэгээ би хот руу очиад тэр нэгэ зарцсан байхгүй. Тэгээд тэр нэг тэгээ тэрнээс хойш үүдэл энд нэг юм нэг хашаа хатгаад л ингээд энэ ч бол их том эхлээд нөгөө энэ дээрээвэн чинь тэр үе чинь нөгөө байгаль дэлхий гэдэг маань нөгөө зүсрээд 6-7 хоногор бороо орчдөг ийм л үе байсан шүү дээ. Тэр чинь дээрээвэн чинь нэл намг. Ерөөсөө нөгөө бороо орсон үед нь 2хан газараар гудамраа орно. Ийм л байсан шүү дээ. Тэр чинь нөгөө сэлэнгтэй яриад хотын захиргаас энд нэг 400 газар авсан байхгүй юу нэ энд энэ ширээн оронд тэгээд энэ гүүр барьж эхлээд тэгээд энд тэгээд айлуудах шингээд буулгын гал нэг гэмпанан гаргаад л тэгээд энд чи дэлгөөр энд сургуулийн гээд юу байна нэгээд их хүчтэй хөдөлж эхэлж ирсэн юм а. Тэгэхэд би нөгөө хотын захиргаан жолооч байсны хэрэг гаргаж энэ хамгийн захтна гэж энэ хараагаас 1 км энэ айл буулгахгүй гэж байсан шүү дээ тэр шин. Тэгээд хашаа машаа тэр өгөөд л ингээд тэгээ хашаа аваад нэг сайхан тэгээд энэ хувийг нэг юу яагаад л амьдэрчий гэж зорьсон хүн л дээ удаас. Тэгээд энэ дотор гараад л эргэлднэ ярих юм байхгүй. Өглөө гараад л хайп авах шүү дээ. Энэ дотор гээл эргэлдээ явж явах чи сайхан байдаг байхгүй гэдэг. Тэгээд одоо сайхан байна. Таны хөдөлмөр болоод бас та нэр ийм одоо хүмүүс их олон болох юм бол тэгээд бас гоё болох гэдэг тийм. Одоо сайхан болсон шүү дээ. Энэ чинь улсууд ер нь хөмбөхлөн модтой ирж байна. Надаас мөн ч олон улсууд мод. Би ихлээд энэ дандаа шилмөс модоор оролцсон байхгүй юу? Энэ шинс Нарс центрээр шинсийг би маш их хэмжээгээр тарьсан шүү дээ. Тэгээ энэ хот тогжуулахад би 500 өгч байсан. Энэ хот тогжуулахад 500.
Тэгээ паркд аваад царайд бүгдийг нөхөөс. Уул нь яг би нэг тийм муу зантай юм. Нөгөө хүнд юм өгсөн бол заавал эргэдэг байхгүй тэрнийг ер нь яаж ийн үг гэж арчилж ийн үгүй юу гэж. Тэгээд на паркд тарьсан байсан. Эхлээд ястай айгүй гоё ингээд согсооч ингээд хөөрхөн байж исэн байхгүй. Тэгсэн чи сүүлдээ нөгөө туман гандаа тэгээд нөгөө юуг нь ухаад үцхээр чинь байхгүй хов хуурай. Услахгүй. Тэгээ услахгүй арчлахгүй юм чи. Тэгээ би нөгөө паркын жижигээрээс асуухгүй. Үгүй энэ одоо нэг модод арчилдаг юм уу? Юу хэдэн авгаа хөөхнүүдээр хоорондоо ноцож жил явдаг юм. Тэрнээс наадах модоч арчилдаг л байхгүй юу гэж. Тэгвэл тэр үе чинь миний найз сэргийн найз цэдиш гэж энэ паркын дарга байсан. Тэгэхээр цэдишт би хэлэхгүй юу? Үгүй энэ одоо модоо арчлаа чинь чи одоо хайрын сайхан өчлөн сайхан ургаж яасан юм уу? Энэ хэдэн нэг ажилч чинь ярьж ин хоорондоо ноцолж байгаа л явдаг тэрнээс энэ юу ч хийдгүү гэж штэ гэж. Хэн тэгж ийн гэж урдаас гэж. Үгүй чи хоорондоо даштаржгүй мэднэдтэй чи. Даштаржгүй шин энэ дотор л ингээл даштаржгүй нэг фэйсэнд гарцсан яг тэрийг өршин ингээл алхаж идэг байсан байхгүй. Хэрвээ манаас чинь тэгсэн гэсэн байвал халах байсан уу яс мэдэхгүй тэгээд би хэлээгүй байхгүй. Даштаржгүй над тэгж ийлээ штэ гэж. Инхэхгүй тэр хурандаа даштарж тэр. Би энэ дурсгалын үг өччлээ баахаа. Номон дээр дурсгалын үг өччлээ. За. За баярлалаа. За өнөөдөр бид Дархан уул аймаг буюу Дархан хотод Бодчоо ахыхаан гэрт тусан ширээн орон зочлоо. Тэгээд үнэхээр одоо гайхамшигтай мэдрэмж авлаа. Ирэхэд бороо ороод нөгөө борооны үнэр өгдөг штэ. Борооны үнэр үнэртээд тэгээд энэ бав ахын маань бас одоо 30 гаруй жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулсан 40 гаруй төрлийн одоо мод, бут, сөг маш олон төрлийн зүйлийг үзлээ. Би одоо хашаандаа одоо сайхан амьдрах санаачлагыг дэмждэг маш олон айлуудаар орж исэн. Тэгээд нэг 20 төрлийн модтой айл ерөн зохилдог. Тэгээд энэ жил танаад ирсэндээ бол туйлаас их олзуурах гэж байна. Тэгээд энэ маш олон шилмүст мод байна, навчит мод байна. Дээрээс нь болох юм бол урд нь харж байгаагүй олон төрлийн моднуудыг ингээд хашаандаа гаршуулад ургуулсан байна. Тэгээд үнэхээр одоо энэ хажуу дахид л одоо арцны мод байна. Тэгээд маш олон жилийн ууггүй хөдөлмөрөө зориулсан ийм ахтай танилцсандаа их баяртай байна. Тэгээд яг тань шиг ийм хүмүүс олон байх юм бол энэ их дэлхий бол аврагдана гэж бодож байна. Тэгээд та бол зөвхөн Дарханы төдийгүй Монголдо үлгэр жишээ болохоор хүн байна. Тэгээд тэр нөгөө нэг олон улсын байгууллагаас бол бас олон улсын ийм одоо үлгэр жишээ хүмүүсийн нэгээр зүйсээр тооцогдохоор хүн байна гэж бол би бодож байна. Яг тэгэхээр энэ зарим газар эднэр одоо Африк тивнүүд одоо сүлжилтэд тэмтэж байгаа хүмүүс гээд гаргадаг. Таны энэ үлгэр жишээ санаачлаг бол зөвхөн хашаандаа төдийгүй иргэн тойрныхондоо асар том нөлөөллийг үзүүлэх ажил байна. Тэгээд Баавдарж ахта бас энэ Хинтээ аймгийн Батширээс сумаас гаралтай. За тогоочийн мэрэгжилтэй жолооч хийжсэн ийм сайхан уянтай хөдөлмөрч буурлах байна. Та тэгээд нөө хашаага танилцуулсанд бидэнд бас энэ сайхан үйлсээ дэлгэрэнгүй танилцуулсанд баярлалаа. Та урт насалж удаан жаргаарай. За баярлалаа. За баярлалаа.